бүр 1 жил амьдэрсэн. 1 жилч баг хүрээгүй байх тийм. Хүүхдээ гаргаад манай том хураач нэг 5 сартай байхад л алсан шүү дээ. Тэгэл дараа нь ирсний дараа баахан тийм үлгэр шиг юмнууд зохиол би өөрөө угаасаа дандаа харж сюрприз авдаг яг тэргээрэл сюрприз авч харсан. Ер нь бол яг юм шүү дээ нөгөө нэг хүн одоо ингээд залуудаа бас амар Монголын байдаг юм шиг байгаа тийм. Монголын зан ааштай одоо ч гэсэн тэр байдаг. Гэхдээ яг юм үсгийн хэрээр амьдралыг туулсан туултаараа хүн гоё одоо тий төлөвшөж бас арай уужуу болдог ч юм уу тийм үе байдаг л баг. Гэхдээ угаасаа битүүр амьдрал бүтэхгүй байсан учраас тэрний салтай өгсөн гэж бодож байгаа. Гэхдээ манай охин ганцаараа байх нь бол зохимжгүй санагдсан. Ямар нэг хантай одоо дүүтэй, эрэгтэй дүүтэй ч юм уу, эмэгтэй дүүтэй ч юм уу байх ёстой гэж би бодсон л доо. Тэгээд тэр үүднээсээ би угаасаа ганцаараа явж исэн учраас ерөнхийдөө дүүтүүг нь бол гаргасан хамгийн зөв шийдвэр гэж бодоод гаргасан байгаа. Тийм. Угаасаа ирээ гэж ирсэн. Тийм дараа. Яг 7 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Тийм. Гүү тэр чинь бүр ямар ч мөнгө өгдөггүй шүү дээ. Хоёрын хоёр охиныхаа сургалтын төлбөрийг бол төлдөг. Тэрэнд бол би бас сэтгэл ханамжтай ханддаг. Тэгээд бусад талаараа бол би бусдын бүх юмаа би өөрөө л зохио. Бүгдийг өөрөө л баланслаж, өөрөө л төлж ингэж явдаг. Тэгээд магадгүй би өөрөө манай монгол хүүхнүүд ч угаасаа амар харц дээгүүр нүур бардам хүүхнүүд ч тийм. Сургалтын төлбөрийн төлөөд байж гинэ л гэдэг чинь бас хүүхдүүдэд бас хаяхгүй харж хандаад байна л гэж бодож ин гэж боддог үүднээс хүнд ямар нэг хар энерги тэгээд ахгүй хүнд гомдлоод ахгүйгээр байгаад л хүн талархах гэдэг шүү дээ. Тэгэхээр талархал за окей ингэж байгаа юм чинь болоо доо.